байгалаас бий болж нийгэм донд амьдарч эргээд байгальдаа шингэдэг ийм учраас бол ерөөсөө эхний ээлжинд хүн бол байгалыг ойлгодог байх ёстой. Тийм учраас бол байгалыг математик хэлээр ойлгуулдаг шинжлэх ухаан бол физик. Ийм учраас энэ олимпиадыг зохиож байгаамаа. ...2025-аас 2026 оны хичээлийн жил физик математикийн стандарт олимпиад маань физик математик газар зүйн судалгаагаар өргөжлөхийг бас энэ цохон тэмдэглэх нь зүйтэй хаа. Ингээд та бүхэндээ олимпиадыг зорин ирсэн 7 сургуулийн хамт олон мөн энэ үеийн удирдлагуудтай энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлж энэхүү олимпиадад амжилттай сайн оролцохын үлцтэй өрөөлийг дэвшүүлье. Аяг жаргал багшийн нэрмжит математикийн олимпиадад манай сургууль 2 багш 16 хүүхэд буюу 2 баг 2 бүтэн багийн бүрэлдэхүүнтэйгээр зорж ирлээ. Аяг жаргал багшийг бол одоо танилцаад бас 15-6 жил болсон байна. Өнөөдрийн арга хэмжээс хилцүүлэх сая орлоо нэлээдгүй сайхан олон шинжлэх санаануудыг сургуулиуд 7 хоногийн дотор шинжлэх ухаанч байгалийн ухааны хичээлийг сурчлан таниулах дээр бас нийтлэг олон шинжлэх санаануудыг дэвшүүлж арга хэмжээний зохион байгуулсан байна. Мөн физикийн багш Бихэн маань бас багш нартай зориулж бас сургалт явуулж байна. Энэ бас нийлээ үр өгөөчтэй сайхан арга хэмжээ болж байна гэж хоёрын зүгээс бодож байна. Би инх жаргал багшийнхаа 2010 онд удирдлагын доор нэг багш бол физикийн багшаар анх ажиллаж эхэлсэн. Сэлэг сумын ерөнхий боловсролын сургуульд түүнээс хойш би нэг 5 жил ажиллаж байгаад Булгаамгийн төв рүү физикийн багшаар шилжиж ажилласан. Тэгээ одоо сүүлийн 2 жилд инхээ багш маань физик олимпиадыг зохион байгуулад байна. Үүнд дэмжиж энэ жилийн бүтэн багтай буюу 8 хүүхэдтэй оролцож байна. За өнөөдөр манай Ахмад багш боловсролын тэргүүний ажилтан Алтан автомобиль инх жаргал багш маань физикийн олимпиад 2 дахь жилтэйгээр амжилттай зохион байгуулагдаж байна. За энэ олимпиад бол ерөнхийдөө бол хүүхдүүдийн стандартын мэдлэгийг сорихын зэрэгцээр хүүхдүүдийг алтан онх, за тэгээд багш нарын хэлэлцүүлгээд ерөнхийдөө бол яг уралдаан тэмцээн гэхээс илүүтэйгээр хоорондоо туршлах, солилцох, хоорондоо мэдлэгээ хуваалцах, бусдад түгээн дэлгэрүүлэх гэсэн юм зорилгын хүрээнд тухай олимпиадын зохион байгуулагдаж байна. За одоо хүүхдүүд ерөнхийдөө бол бичгийн шалгалтанд орчихсон. Үүний дараагаар алтан онх тэмцээнд оролцоод за тэгээ багш нарын маань хэлэлцүүлэг явуулж сургуулиудын маань нийлбэр дүнгээр байр эзлүүлээд ингээд олимпиад маань өндөрлөх юм хөтөлбөртэй байгаа. За тэгээ энд оролцож байгаа нийт 7 сумын 8 баг таримжид нийтдээ нэг 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй
манай сумдар цуглаад өнөөдөр манай олимпиадын үйл ажиллагаа ингээд болоод өндөрлөх ийм төлөвтэй байгаа. За инх жаргал багштайгаа бол сурагч байхдаа анх танилцчихсан. 9 дугаар ангид аймгийн төрөлцөө олимпиадад физик хичээлээр орох гэж яхад маань инх жаргал захирал багш байсан. Хэдий завгууч гэсэн аймгийн олимпиад оролцох гэж байгаа 3-4 хүүхдийг өрөөндөө суулгаад даалгавар өгөөд юм хийлгээд тий. Тэгээ бид нэг амжилттай сайн бэлдэж аймгийн олимпиад амжилтсаар оруулж ирсэн. Үүнээс хойш өдөө хүртэл багш шавын барилгатай байгаа. За тэгээд багш маань болохоор бас аймаг орон нутгад болсон салбарт хийсэн бүтээсэн зүйл олонтой энэ хэмжээгээр бусад багш нартай хүндлэгддэг. Тэгээ хүндлэлийнхээ өрөөнд энэ олон багш нарыг цуглуулж, олон сургуулийн хүүхдүүдийг цуглуулж ингээд олимпиадад хийж байгаад нь багштай баяр хүргэе. Манай сургуулиас бол нийт 6-аас 9-р ангийн 8 хүүхэд, за 2 физикийн багш, за мөн 2 жолооч багштайгаа хамт баг бүрдүүлээд ирсэн байгаа. За өнөөдрийн энэ инх жаргал багшийн маань нэрэмжит олимпиад бол математикийн гэдэг 2 хичээлээ одоо нэг хичээлээр хязгаарлахгүй 2 хичээлийг хослуулан одоо олимпиад уралдаан тэмцээнд зохиож байгаа нь бол согогчдын хувьд бол 2 хичээлийг холбогдуулан сэтгэж тэрүүгээрээ цаашаа асуудлаа шийдэж байгаа нь илүү түлхүү уялдаа холбоотой одоо сайшаалтай байна гэж хэлмээр байна. За мөн өнөөдрийн багш нарын дунд болсон хилцүүлгийн хувьд бол бид нар нэг нэгнээсээ суралцаад аливаа арга хэмжээг авбал одоо юуг илүү сайн анхаарч юуг нь одоо илүү түлхүү бусдаагаа хамтрах хэрэгтэй вэ гэдэг тиймэрхүү хилцүүлгүүд болж өндөрлөө. За дээрээс тэгээд авах юм зүйлээсээ бол тухайн эцэг эхтэр бол түлхүү зүйлүүд ажиглагдсан. За тэр нь болохоор эцэг эхчтэйгээ түлхүү хамтраад одоо физик математикийн хичээлийг яаж тэдэр түвэн дэлгэрүүлэх үү гэдэг талаар бусад багш нараас тийм одоо мэдлэгийг олж авлаа. За боловсролын тэргүүний ажилтан хорлогийн инх жаргал багштайгаа бид нэр 2004 оноос эхлээл сургуулийн захирал болж ирэхэд нь хамтарч ажиллаж байлаа. За энэ хугацаанд маш олон зүйлийг хамтарч хийж энэ сургуулийн одоо материаллык бааз, сургалт хүмүүжлийн ажилд одоо идэвхжүүлэн оролцож хамтарч ажиллаж байсан байна. За өнөөдөр манай Ахмад Сэлэнг сумын Ахмад багш нарын холбооны зүгээс Ахмад багш инх жаргал багшаагаа дэмжих гэж бидэд энд хүрэлцэн ирээд байгаа. Ингээд нэрэмжит олимпиадаа явуулж байгаа инх жаргал багштай эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Энэ олимпиадын үйл ажиллагаанд бас амжилт хүсье. Ингээд энд оролцож байгаа бүх хүүхдүүдтэй суралцагч хүүхдүүд, багш нар өргөдөж ирсэн хүндэт хүмүүстэй бас баярын өнөөдрийн мэндийг төвшүүлье. Тэгээд бүгдд нь аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.
өнөөдөр ингээд энэ олимпиад ороод нэгт орно гэж юусоо бодсонгүй. Тэгээд алтан медаль авчлаа. Амар хэцүү юм орж ирэх гээд амар бэлдсэн тэгсэн чинь бэлдсэн юмнаас юусоо орж ирээгүй. Тэгээд стандартын мэдлэгээс л орж ирж байна. Намайг Өрн Цалман гэдэг Хилмонд ерөнхий боловсролын сургуулийн 7 ангийн сурагч. Тэгээд өнөөдөр манайх бүрэлдэхүүнээрээ 11 үл ирсэн. Тэгээд тийчнээс 2 медаль авсан. Тэгээд ер нь олимпиад гоё явсан. Сайн байна уу? Намайг Нанди Эрдэнэ гэдэг. Би Булган аймгийн Хотог өндөр сумаас энэ олимпиадад ирж оролцож байгаа. Би болохоор алтан хонх болон мат физикийн олимпиадад нь хос мөнгөн медаль авсан байгаа. Хотог өндөр сумаас болохоор нийтдээ 8 суралцагч 2 багш ирж оролцсон. Олимпиад нат дээр дан стандартын мэдлэг болон сурагчдын танин мэдхүй хүрээг шалгасан тиймэрхүү мэдлэгийн хүрээтэй байсан. Хэцүү юм стандарт ер нь дан стандарт байсан болохоор дайггүй баг зэрэг бэлтгэл дутсан байх гэж бодож байна. Сайн байцгаана уу, намайг Мишель гэдэг. Би Булган аймгийн Булган сумын 2 дугаар сургуулийн 9-р ангийн суралцагч байна. Энэ удаагийн олимпиадаар хорлоогийн инх чагаал багш маань нэрэмжит 2 дугаар олимпиад нь зохион Ингид сумд зохион байгуулагдж байгаа. За тэгээд түрүү жил бас анх зохион байгуулалтанд би ирээд багаараа байр ажиллаад мөн би алтан хонх тэмцээнд алтан медаль, олимпиад физикийн түрүү жилийн чиглэлээр бас алтан медаль авсан. Энэ жилийн онцлог нь хэм бол математикийн чиглэлийг бас давхар хамт авснараа илүү сонирхолтой байлаа. Бодлогын хүрээнд стандарт төвшнийг мөртлөө ер нь сонирхолтой, амьдралд ойлгомжтой, бодоход хэрэгтэй бодлогод байсан. Бас хорлоогийн инх чагаал багш маань манай физикийн инхтэй багш маань багш наваа. Тэгээ багшийн нэрэмжит олимпиад нь орж ирээд 2 жил дараалаад 2 удаа алтан медаль авч байгаадаа би туйлын их баяртай байна. Мөн дээрэс нь инх чагаал багш маань энэ зохион байгуулж байгаа олимпиад нь манай Булган аймгийн хүүхдүүдийн ирээдүйн математикийн боловсрол цаашлаад аймгийн маань хөгжилд маш том хувь нэмэр оруулж байгаа гэдэгт итгэлтэй байна. Жан инхээ агштайгаас 20 жил одоо хамтарч ажиллаж байгаа. За ингээд инхээ агш маань одоо удирдлагын хүрээнд одоо багш нарыг ажилчдыгаа одоо оюуны хөрөнгө оруулалт хийхэд одоо маш их анхаардаг. Одоо зөвлөн тусалдаг ийм одоо маш одоо шилдэг удирдагч хүн гэж одоо бид нар үздэг. Ингээд одоо бид нарыг одоо сурахаас гадна одоо ном уншуулах одоо үйл ажиллагаанд одоо маш их өргөн цаар үрээтэйгээр одоо ажлыг одоо зохион байгуулж ажиллаж байсан. Энэний дүрэнд одоо багш нар одоо маш их одоо онлын мэдлэгээ одоо арвижуулсан ийм одоо ажлуудыг хийж ирсэн байгаа. Одоо ингээд энэ өнгөрсөн хичээлийн жилээс одоо энэ инхээ агшийн нэрэмжит физикийн олимпиадыг зохион байгуулж байгаа. Одоо үүнээс хойш одоо байгалийн ухааны олимпиад бодохоор одоо жил бүр одоо хичээлийг нэмээд ингээд баяжуулан явж байгаад одоо миний хувьд бол сургуулийн зүгээс одоо их маш баяртай байгаа. Энэ үйл ажиллагааг угтаад багш нар маань одоо энэ байгалийн ухааны хичээлийг сурчлах, физикийн хичээлийг сурчлах одоо ажлуудыг сурагч эцэг эхчүүдийн дунд багш нарын дундаа зохион байгуулсан байгаа. За энэ үйл ажиллагааныхаа хүрээнд одоо багш төрлөөр одоо 3 дахь байр эзэлсэндээ одоо туйлын баяртай байна. За миний нэрмжтэй олимпиад болоод цагандаа гардуулаад дуусч байна. Энэ олимпиад сайхан боллоо. Үнэхээр бол бас шавнар, багш нар, сургуулийн удирдлагууд одоо сум орныхан, аймгийнхан бүгдээрээ ирлээ. Ийм учраас бол үнэхээр хүүхдүүдийн миний бодсонд бол хүрлээ. Тийм учраас энэ олимпиадыг сайхан боллоо гэж бодож байна. Боловсролын байгууллагын удирдлага одоо их сургуулийн удирдлагууд бүгд ярилцлаа. Энэ хүрээнд бол их олон энэ юуг бол сайжруулах, улам хүртэмжийн сайжруулах ийм сайхан баяр боллоо гэж бодож байна. Ер нь бол хүүхдүүдийн царайн сарахад бол үнэхээр бүгд баярлсан, бүгд инээсэн юм байна. Энэ одоо физик, математикийн ялангуяа байгалийн ухааны энэ сонирхсан хүүхдүүдийн тоо, чанар улам нэмэгдэх болтугай гэж би бодож байна. Та бүхэнд баярлалаа. Ер нь бол энийг зохион байгуулахад тусалсан сургууль одоо сум орныхан гэр бүлийнхэндээ баярлалаа. Үнэхээр сайхан боллоо, сэтгэл төрдөө.
2023-аас 2024 оны хичээлийн жилд анхны зохион байгуулсан Ахмад Бах шаардлагын боловсролын тэргүүний ажилтан Алтан газруудад хордоогийн инх жаргалын нэрэмжит хойд бүсийн математик физикийн олимпиад маань энэ хичээлийн жилд болоод математик физикийн олимпиад болон өргөжин зохион байгуулж байгаараа онцлогтой байгаа. За энэ хүү олимпиад болоод манай сургуулийн цаашдын хөгжлийн төлөвлөлтийн бас хамгийн чухал буюу одоо суур боловсролтой бид нар байгалийн ухааны чиглэлийг болоод төлхөө авч хэрэгжүүлэхэд болоод үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ийм сайн олимпиад гэж бид үзэж байгаа. Энэ хичээлийн жилд болоод 8 сумын 80 гаруй зочид төлөөлөгчид оролцсон ийм олимпиад байна. За мөн одоо ирсэн хүндэт зочид дотор маань Монгол Улсын их сургуулийн багш профессорууд, за мөн Булган аймгийн үе үеийн удирдлагууд, арга зүйч мэрэгчлэнүүд бас ирж оролцлоо. Дээрээс нь энэхүү олимпиад болоод Булган аймгийн боловсролын газартайгаа хамтран зохион байгуулж байгаараа бас их онцлог бодлоо. За тэгээд энэ олимпиад маань бол цаашид ирэх хичээлийн жилүүдэд бол газар зүй солигдохуунаар баяжигдана. Түүний дараагийн хичээлийн жилээс бол байгалийн ухааны цогц олимпиад болон өргөжин хөгжих юм төлөвтэй байгаа. Энэ олимпиад маань бол ингэж хөгжүүлж байгаа нэг талдаа бид бүхэн 80 орчим жилийн түүхтэй Монгол Улсын гавьяа төвших гомжийн нэрэмжит сургуулийнхаа 80 жилийн ойн баярт бол бас нэлээд том одоо бэлэг байхаар энэ олимпиадаа ингээд цаг хугацаа хүндрэлийг үйл ажиллагаанд зохион байгуулж байгаамаа. За энэ олимпиадын ард гарахад бас гүн туслалцаа үзүүлсэн сум орон нутгийн удирдлагууд болоод Солонгонбаатар даргатай боловсролын газрын хамт олондоо за мөн Загсмаа даргатай Сэлэнг сумын Ахмад Бах нарын холбоо болоод Сэлэнг сумынхаа үе үеийн одоо багш ажилчдаа бас баярсан талархснаа илэрхийлж байна. За мөн Ахмад Бах шалтан газруудад ардын боловсролын тэргүүний ажилтан хордоогийн инх жаргал багшийн маань үр хөвгдүүд бол яг энэ олимпиад дээр бидний зохион байгуулалтын одоо ард бол хамтын ажиллагаатай ингээд 2 дахь жилдээ амжилттай ажиллаж гарлаа. За олимпиадын маань одоо гол онцлог нь өөрөө бас суур боловсрол буюу 6-аас 9 дугаар ангийн сурвалжчдын дунд зохион байгуулад тэгээд яг олимпиад гэхээр хүмүүс бол агсан төвшний агуулга гэж ойлгодог болоод энэ маань стандарт гэдгээрээ бас онцлог байгаа. Тэгэхээр нэг сурвалжч ирээд одоо тэр стандарт олон сургалтын стандарт мэдлэгээ одоо бас хангаж суралцах ийм шаардлагыг бол тавьж байгаагаараа онцлог. Тэгээ цаашдаа бол эндээс сайн инженерчдийн одоо сайн мэрэгчлэн, сайн технологич, сайн байгалийн ухааны салбарын мэрэгчлэнүүд бэлтгэх бид нар бас алсын хараатай гэж ингэж харж байна. Ийм ч учраас бол энэ стандарт мэдлэгийг нэг хүүхэд бол олон мэдлэгийг одоо тууштай эзэмшихийг зорж байгаа нь өөрөө энэ олимпиадын онцлог байгаа. Дээрээс нь бид нар бол одоо олимпиадтай зориулаад бүтээлч ажлын одоо сарын аяныг зохион байгуулах юм бас удирдлагын чиглэлүүдийг өгсөн. Энэний хүрээнд одоо сургуулиудад маш бүтээлчээр ажилласан нь бол өнөөдрийн багш нарын танилцуулга дээр харагдаж байна. Жишээлбэл одоо Бүрхангаа сумын ерөнхий боловсролын сургуулийн бүтээлч ажил нь өөрөө зөвхөн суралцагчид төдийгүй одоо эцэг асран хамгаалагч руу чиглэсэн ажлуудыг хийсэн байсан бас том онцлогтой байлаа гэж ингэж харж байна. Тэгэхээр өөрөө ухааны мэдлэг гэдэг бол мэдээ өргөн хүрээтэй мэдлэг, үүнийг хэлбэрчилж ойлгуулах энэ одоо асуудал бол өөрөө одоо бидний өнөөдрийн түвшинд тулгамдаад байгаа асуудлуудын нэг байгаа учраас энийг одоо цаашдаа шийдвэрлэх гарц гаргалгааны нэг нь өөрөө манай олимпиадын байна гэж ингэж бид бүхэн харж байгаа. Тэгээд олимпиадын маань бас алсын харааг ойлгож хүндлэлж ингээд цаашид бас хөгжүүлэхээ амласан боловсролынхаа газар, аймгийнхаа боловсролын газар бас баярсан талархснаа илэрхийлж байна. Тэгээ бид бүхэн цэгц боловсролоор цогц хөгжлийг олгох ийм одоо зорилттой ажилладаг ийм сургууль байгаа. Тэгэхээр тэр цэгц боловсрол гэдгийн адуудууд суур боловсролтой байгалийн ухааны боловсролыг цэгцээр нь олгоод хүүхэд цогцоороо өгчих юм боломжийг олгох ийм одоо зорилттой бид бүхэн ажиллаж байна. Тэгээд ирэх хичээлийн жилүүдэд олимпиад маань улам өргөн цар хүрээтэй болох нь дамжиггүй. Тэгээд Булган аймгийнхаа 16 сум нэг тосгоны ерөнхий боловсролын 22 сургуулийг урьж байна.